Улаанбаатар чанартай бөөн баяр. Хүүхдийн баярын үзэгдэн хуралдаа 2015 оны 5 дугаар сарын 12-наас 6 дугаар сарын 1-ний дуустал 13 дугаар хорооллын Монгол Экспо үзэсгэлэнгийн танхим болно. Та хөгжилтөд дуртай хөөрхөн хүүхдтэй бөөн баярыг бэлгэлээрэй. Албан байгууллага хүүхний бэлгийн захиалга авч боож хүргэж өгч үйлчлэнэ. Сахаргүй бох доктор Роуз хамгийн хямд бүх дэлгүүрүүдээр 500 төгрөг. Муурлусыг 100% бодно. Дээд зэрэглэлийн ус арчилгааг таныг Tulip Color. Kids Shop худалдан авалт бүрт бэлэгтэй. Оргил худалдааны төв. Timberland брэнд 2015 оны аялын болон өдөр тутмын шин загварууд ирлээ. Бөөн баяр хүүхдийн үзэгдэн хуралдаа ихтэй. Хаяг 13 дугаар хороолол Монгол Экспо. Улаанбаатар хотноос шуулж байгаа Азийн залуус өнөөдөр ногоон хөгжлийн бодлогыг уриалж үндэсний сэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Доктортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо сэдвийн дор өрнөж байгаа 13 дахь удаагийн чуулган цагаа олсон асуудлыг хөндөж байгааг оролцогчид онцолж байна. Хурлын шийдвэр бүс нутгийн залуусын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна. Нэгэн дээврдор бүс нутаг хийгээд дэлхийн нийтийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэхээр санал бодлоо солилцож байгаа Азийн 23 орны залуус нэг дэлхийн нэг Аз нэг мод уриалгыг гаргасан юм а. Тэд өнөөдөр уриалгаа хэрэгжүүлж Аздаа хамгийн томд тооцогдох үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн төвлийг бий болголоо. Олон бас сайн санаачлалуудыг ихээр одоо жишээ болгож Азийн залуучуудад үзүүлж байгаагийн одоо тодорхой хоёр жишээ нь энэ өндөр дугуйтай Улаанбаатар. За дээр нь одоо Азийн хамгийн том 997 га одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Азийн хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн бас Азийн залуучууд өөрийн гэсэн модтой болох бие нэшгийг зохион байгуулж байгаа маа. Энэ удаагийн чуулганаар доктортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо сэдвийг хөндөж байгаа нь цаг үеэ онж олсон шийдвэр гэж оролцогч талууд үзэж байгаамаа. Учир нь ирэх 9-р сард болох нэгдсэн үндэсний байгууллагын чуулганаар энэ асуудлыг хөндөх учиртай. Үүнээс өмнө Азийн залуус өөрсдийн үзэл санааг нэгтгэж байгаа нь хамгийн чухал гэж үзэж байгаамаа. Кувейтын залуус нийгмийн маш идэвхтэй хүмүүнлэгийн улсад дэлхийд дээгүрт бичигддэг. 2 жилийн өмнө манай улсад залуусын харилцааны яам байгуулагдсан хэрнээ үр дүн сайтай байгаа юм а. Энэ хурал маш өндөр ач холбогдолтой чухал асуудлыг хөндөж байгаа юм. Хурлын шийдвэр бүс нутаг дэлхийн нийтэд байгаа залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулсан шийдвэр байгаасаа гэж хүсэж байна. Тийм ч учраас Улаанбаатарын тонхоглыг ач холбогдолтой байх болно гэж найдаж байна. За би Нигер улсаас ирсэн. Манай Нигерийн залуучууд маш хичээл зүтгэлтэй аливаа юмнаас хараат бус байдаг. Иймэрхүү үйл ажиллагааг маш ихээр зохион байгуулдаг. Тийм ч учраас бид хүрээлэн байгаа орчноо хамгаалах асуудалд маш их ач холбогдол өгч байгаа. Харин энэ удаагийн чуулган уулзалтын сэдэв стратегийн ач холбогдолтой маш чухал асуудал гэдгийг онцлмаар байна. Бид цагаа олж энэ тухай ярилцаж, хэлцэж байгаад би баяртай байна. Нэгэнт Аз цаашлаад дэлхийн залуучуудын ассамблеийн анхаарлыг өөр дээрээ татаж чадсан учраас манай тал зөвхөн ганц удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулад өнгөрүүлчихгүй хичээж байна. Чуулганаар ассамблеийн Азийн офисыг Монгол улсад байгуулах саналыг дэвшүүлээд байгаамаа. Мөн чуулганы төгсгөл Улаанбаатарын тунхаг бичгийг гаргана. Энэ тунхаглалыг улс бүр өөрийн залуусын байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг юм а. Ингэснээр дараагийн ерөнхий ассамблеийн хурал хүртэл энэ ассамблеээс гаргасан шийдвэрийг 23 орон хэрэгжүүлнэ гэсэн үг юм а. СБС 21 цагийн мэдээллийн хөтөлбөр боловсролын салбартай холбоотой мэдээлэлээр хүргэж байна. Улаанбаатар өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дунд сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас өмнө эхлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл иргэдийн дунд гараад байгаа. Харин манай сурвалжлах хэсэг боловсрол сонирхлын ухааны яамнаас сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орсон хэсэг талаар тодруулсан байна. Боловсрол сайн шинжилх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хичээллэх хугацааг батлан гаргадаг. Өнгөрчөө 2014-өөс 15 оны хичээлийн жилд сурагчдын улирлын амралтын хугацааг цаг агаарын байдал, хот төдөөгийн байдлаас шалтгаалan өөр хугацаагаар амрахаар тогтоож өгсөн. Харин сурагчдын зуны амралтын хугацаа хизээ эхлэх талаар эцэг их сурагчдын дунд тодорхой бус мэдээлэлүүд гарсаар байна. Тухайлбал өнгөрөх хичээлийн жил сурагчдын өвлийн амралт их байсан тул энэ удаа дунд сургуулийн сурагчид 6 дугаар сарыг дуустал хичээллэн Улаанбаатар өвчний тархалт их байгаа тул халдвараас сэргийлж хичээлийг эрт зогсооно гэх зэрэг мэдээлэл гараад байна. Харин үүнд албаны их сурвалж дараах тайлбарыг өгч байна.